За зэсийн сульфатын 2 валенттай давснаас зэсийн йодидын 1 валенттай давсыг гаргаж авах туршилтыг хий. За үүний тулд зэсийн сульфатын уусамлаасаа хуруу шилэндээ тасалж авна. За энэхүү сульфатын уусамлыг бага зэрэг нэрмэл усаар шингэрүүлье. За дээрэс нь калий йодидын өнгөгүй уусамлаас багаар нэмж өгнө. За ингэхэд уусмал шар өнгөтэй харагдаж байна. За энэ нь чөлөөт йод үүсэж байгаатай холбоотой. Мөн зэсийн 1 валенттай йодид үүсэж байгаа. За чөлөөт йод үүссэнийг шалгахын тулд энэ уусамлаасаа өөр хуруу шилэнд бага хэмжээгээр тасалж аавна. За энэхүү уусмал дээрээ урдчлан бэлтгэсэн цардуулын уусамлаас багаар нэмж өгье. За чөлөөт йод нь цардуултаа хөх өнгө үүсгдэг байгаа. За харах хөх өнгийн уусмал үүснэ нь харагдаж байна. Ингээ уусмалд чөлөөт йод байна гэдгийг бол тодорхойлж байна. Харах хөх өнгийн уусмал үүснэ. За зэсийн сульфидын энэхүү чөлөөт йод агуулсан 1 валенттай сульфидын уусамлыг бага зэрэг нэрмэл усаар шингэрүүлье. Тэгэд энэ чөлөөт йодыг арилгахын тулд натрийн сульфидын уусамлаас натрийн 2SO3 натрийн сульфидын уусамлаас нэмж тунцны өнгийг ажиглана. За натрийн сульфидыг нэмэхэд натрийн сульфид нь чөлөөт йодтой уралд орсон. Одоо зэсийн 1 валенттай йодидын тунцны өнгийг ажиглах боломжтой болж байна. За энэ нь цайвар шаргалдуу өнгийн тунц байна.